Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Зөвхөн бурханд. Хэрэг бурхан дуулууртай байвал хинч юу ч хийж байсан танд нөлөөлөхгүй. Бурхан тантай хамт байхад таны эсрэг хинч байж чадахгүй. Бид дуулууртай дагуул эвээгдэж, харин дуулуургүй бол эвээгдэхгүй. Одоо хүмүүс шинэ гэрээгээр бол бурхан эвээдэггүй, бас хараадаггүй. Тэр тийм бурхан бишээ гэж хэлдэг болсон байна. Тэгэхээр та энийг заавал мэдэх хэрэгтэй үстэй. Бурхан хараадгүй, харин бид өөрсдөө ийм байдалд орох зүйлийг хийдэг. Тэрээр би чиний өмнө хараал болон эвээлийг тавьсан байгаа. Чи миний хэлснийг хийвэл эвээгдэж, хийхгүй бол хараагдах болно. Гэхдээ хизээч тэр чамайг хараана гэдэггүй. Бидэнд сонголт нь байдаг. Бид өөрсөддөө авчирдаг. Гэхдээ танд тохиолдож байгаа муу зүйлс болон асуудлууд таны алдаа гэж би хэлээгүй, ийм зүйл ч яриаггүй. Муу сүнс энэ дэлхий дээр амьд сэрүүн байгаа учраас ийм зүйлс тохиолдсоор байх болно. Өнөөдөр Сент Луист 6 хэн байсан? 6. Манай халаагуур ажиллахгүй байгаа. Би бас эндээс явхад бэлэн л байна. Манай халаагуур ажиллахгүй байгаа нь миний буруутай үйлдэлээс болоогүй. Зүгээр л муу сүнс намайг энэ жил ийм хүүтэн өдрүүдэд уурлуулж эндээс явуулмаар байгаа юм. Гэхдээ тэр ялахгүй. Надад тулалдах төлөвлөгөө байгаа. Би зузаан хувцастай бөгөөд халаад гудсаа халаасан. Миний сандал халаагчтай. Түүнийг асаачгсан. Бас ил галтай. Тэгээд л бурхантай тухтай дулаан нөхцөлд харилцаж байгаа. Амьдралд тань буруу зүйлүүд байгаа үгүйгээс шалтгаалж таны амьдралд өөр зүйлс тохиолддог. Би итгэлийн тухай олон хичээл сонссон бөгөөд энэ тийм зүйлсэд бурханд итгэгээд заадаг байсан. Тэгээд ч олон жил энэ талаар сонссон байсан би бурханд хандаж бурхан минь эн чинь болохгүй байна гэдгийг мэдэж байгаа юу? Юу нь болохгүй байгаа юм бэ гэж асуудаг байсан. Тиймээс би таныг юунд буруу байгаагаа буюу бурхан миний амьдралд яг юунд буруу байна вэ гэж асуув. Тэр танд хэлэх болно. Тийм шүү. Тэр надад юу гэж хэлснийг мэдмээр байна уу? Тэр надад чи хувиа хичээсэн. Чиний бүх амьдрал чиний төлөө. Бас бүх залбирал чиний төлөө. Чи юу авах талаар байдгаа гэсэн. Хөөх. Уриалгахнаар та нар дагах аваас уул газрын сайныг иднэ. Исая 1:19. Адам Ева хоёр урссан голтой газар байсан боловч хутаг нь таглагдж хаагдсан. Юу болсон бэ? Тэд дуулуургүй байсан. Ийм л энгийн зүйлээс болсон. Адам Ева хоёр эрх чөлөөтэй байсан. Тэд бурхны өгсөн амьдралд хангалуун аз жаргалтай, бие биедээж дуртай байсан. Мөн тэд бүтээлж байсан бөгөөд Адам бүх амьтдаа нэр өгсөн. Хэдэн миллиард амьтан шавж байгаа шүү дээ. Яаж тэднийг бүгдийг нэрлэснийг би мэдэхгүй. Мэдээж зүгээр хэлэхэд хөвгөлтэй сонсогдож байгаа. Адам бүх амьтдад нэр өгсөн. Тийм байгаа үстэй. Тэнд 3-4-өөс ч илүү олон тоог ярьж байгаа. Тэдэнд эрх мэдэл бүх дэлхий дээрх бүх эрх мэдэл байсан. Бурхан энэ бүгдийг захирч эзэмш, энэ цэцэрлэгт байгаа бүх жимсийг идэж болно. Харин ганцт нь битгий гар хүрээрээ гэж хэлсэн. Яагаад нэг зүйлийг хийж болохгүй гэж үлдээсэн байна вэ? Бидэнд үргэлж хийхийг хүсдэг зүйл байдаг. Тийм үү? Ийм зүйлийг л ашиглаж бидний дайсан ажиллаа хийдэг байна. Тэрээр сайн мууг ялгах Мэдээллийн модноос битгий идээрэй гэж хэлсэн.
Бурхан хамгийн сайн нь учраас муу зүйлийг мэдээсэй гэж хүсээгүй байна. Тэр тэднийг амийн модноос л идээсэн. Тэгээд амьдрал нь цэцгэлж тэднэр дамжуулан урсан гараасаа гэж хүссэн. Харин муу сүнс, та нар муу сүнсийг жинхэнэ бодит гэдэгт итгэж байна уу? Тэр зүгээр л сүнсний баяраар байдаг дүр биш шүү. Эхлэл 2:25 дээр хүн эхнэр 2 нүцгэн байсан бөгөөд тэд ичсэнгүй. Эхлэл 3 дугаар бүлгийн эхний 10 ишлэлээр анхаарлаа хандуулаад үзцгээе. Эзэн Бурханы буй болгосон хээрийн хамаг амьтдаас хамгийн ов эмэгтэй нь болох мого эмэгтэйд муу сүнс тантай ярьдаггүй гэж бодож болохгүй. Тэр ярьдаг. Тиймээс бид түүнтэй буцааж ярьж сурах хэрэгтэй. Энэ цэцэрлэгт байгаа альж модноос идэж болохгүй гэж та нарт Бурхан үнэхээр хэлсэн үү гэжээ. Тэр мушхин ярьж байна тийм үү? Бурхан үнэхээр чамааг үнээс идэж болохгүй гэсэн юм уу? Харин тэр эмэгтэй могод бид энэ цэцэрлэг дэх модтой жимсийг идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан та нар түүнээс битгийд. Бас түүнд битгий хүр. Эс бүгэс та нар үхнэ гэж айлцсан гэхэд энэ хэсгээс тэр худлаа хэлж эхлэх болно. Могоо эмэгтэйд та нар юусоо өөхгүй. Энд Адам Ева болон бусад хүмүүст хамаатай зүйл яригдаж эхэлж байна. Эмэгтэй түүнд чи худал ярьж байна. Бурхан ийм зүйл хэлээгүй. Бурхан энэ модноос идэж болохгүй гэж л хэлсэн гэж хэлэх хэрэгтэй байсан юм. Бурхан муу сүнс түүнийг буруугаар ойлгуулахыг мэдэж байсан. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн Бурхан шиг болж сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэдэж байгаа гэжээ. За, Бурхан юм нууж байгаа байх нь. Тэр харин бидэнд идэж үзхийг санал болгож байна. Муу сүнс сайнаас холдуулж өөртөөгөө адил болгохыг хүсэж байна. Энэ бол Люциферийн асуудал юм. Тэрээр би өөрийнхөө суудлыг Бурханаас дээгүүр тавих болно. Би хамгийн агуу нь болох болно гэдэг. Тэгээ тэр эмэгтэйг хартал, уг мод нь хүнсэнд сайн, хараа булааж, ухаан тэлмээр, хорхоо хүрмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч иджээ. Тэр хамт байсан нөхөртөө өгч тэр нь ч идэж. За би энийг цааш нь тодорхой болгоод өгье. Ева бүх зүйлийг буруутгаж эхэлсэн. Угтаа Адам өрхийн тэргүүн гэдгийг танд сануулж хэлмээр байна. Адам Бурхан юу гэж хэлснийг мэдэж байсан. Тэр Евад чи энийг хийх ёсгүй байсан юм. Одоо хурдан гимш. Би энэс идэхгүй. Бурхан битгий ид гэж хэлсэн гэж хэлж болох байсан. Гэхдээ тэр аваад л идсэн. Би бараг өөр зүйл хэлээд хэрэггүй баха. Өрхийн тэргүүн байхыг хүсдэг боловч өрхийн тэргүүний үүрэг хариуцлагатай тулгархаараа юу ч хийдэггүй эр хүн битгий байгаарай. За цаашаа үргэлжлүүлээд ярив. Тэгээд тэр хоёрын нүд нээгдэж хоёулаа нүцгэн байгаагаа мэдэж энжир модны навцыг хооронд нь холбож өөрсөддөө бэлхэмж хийжээ. Тэд өөрсдийн гмийг нуухыг хүссэн. Тийм ээ. Энд миний нэг найз байх шиг байна. Би чам зориулаад хичээлээ заана. Өчийн сэрүүн цэцэрлэг дундуур эзэн Бурханы алхаж яваа чимээг сонсоод эр хүн их нэртэйгээ хоёул эзэн Бурханы оршихугаас цэцэрлэгийн модон дунд нуугджээ. Ийм зүйл болсон. Бид Бурханы хэлсэн зүйлийг хийгээгүй үедээ айснаас болоод Бурханаас нуугддаг. Тэгээд айдас бидний амьдралыг удирдах эхэлдэг байна. Йона Бурханыг дуулууртай дагаагүй. Амитан хүү Йонад эзэн үгээ хэлсэн.
Ниневе хотод очиод муу зүйлсийн эсрэг номлол. Тэд тэнд очсон байна гэж хэлэхэд Йона Бурханаас зүгтааж Таршишт толгой хоригдсон. Хэрэг бид газрын зургаас харвал тэр Бурханы хэлсэн газраас эсрэг зүгт явсан. Бурханы хэлсэн зүгээс өөр зүгт явж байгаа хүн байна уу? Энд хүн байна уу? Хинч байхгүй байх шиг байна. Тэгэхээр магадгүй чуулгандаа очиагүй хэдэн хүн зурагтаа үзэж байх шиг байна. Та хайхад үзсэн байх. Тэгээд би дахиад сайн шалгана гэж бодож байгаа. Ниневе хотод очиод муу зүйлсийн эсрэг номлол. Тэд тэнд очсон байна гэж хэлэхэд Йона Бурханаас зүгтааж Таршишт толгой хоригдсон. Тэр Япа орох гээд усан онгоцонд суусан. Тэгээд тэр төлбөрөө төлөөд суусны дараа сэлээд Таршиш орж эзнээс зүгтаах гэсэн. Тэгээд Бурхан далайд салхи илгээж салхинаас болоод давлгаа усан онгоцонд орж ирэхэд онгоц хэдэн хэсэг болсоор байсан. Яг эндээс харвал Йонагийн худаг тэр чигээрээ хатсан байна. Тэгээд Бурхан том загас илгээсэн. Халим тэрнийг залгисан. Тэрээр би хэцүү үедээ эзнийг дуудсан гэж хэлж байгаа нь таалагдж байна. Заримдаа бидэнд ирж байгаа хэцүү зүйл бидэнд бэлэг гэсэн үг юм. Тийм шүү. Үнэхээр үнэн. Та үнэхээр хэцүү асуудалтай тулгараад Бурхантай харилцаагаа эргээд нэг харж байсан уу? Та нар хэцүү үедээ ихэнхдээ сүнсээр өсөж байна уу? Тийм байна уу? Би өнөөдөр энэ талаар номлохоо болдгийм билүү? Тэрээр би хэцүү үедээ Бурханыг дуудахад тэр хариулсан. Өглөө харанхуйд би тусламж гуйсан. Харин тэр миний орилгыг сонссон. Та намайг далайн гүн рүү тэнгисийн зүрхэнд илгээсэн. Давлгаа намайг эргүүлж миний дээгүр бэлгсэн. Тэгээ таны нүднээс арчигдсан боловч би таны ариун сүмийг харсаар байх болно гэсэн. Тэрээр яг энэ мөчөд гимшсэн. Тэгээ цааш нь юу болсныг харцгаая. Давлгааны ус намайг айлгаж далайн гүнд толгоогоо өвсөөр хучуулсан гэж хэлсэн бөгөөд энээс бид ямар ч үед залбирч болохыг харахаар байна. Уулсын орой живж би дэлхийгээс мөнхөд арчигдлаа. Гэхдээ эзэн Бурхан минь надад амьдрал өглөө. Гайхалтай. Та Бурханыг дуулууртай дагаагүй байж болно. Гэхдээ та нэг зүйлд ороогдчихсан байгаа. Яг л далайн өвс шиг толгойгтой нь ороочсон байвал та гимшээрэй. Бурхан таныг аварч дээш нь өргөн гаргах болно. Миний амьдрал холдох үед би таныг дурссан эзэн минь. Миний залбирал танд сарнаа бөгөөд би таны ариун сүмд байна. Ямар ч үнцэнгүй хуурамч шүтэн шүтсэн хүнийг Бурхан өөрийн хараар өөр дээрээ авах болно. Би таныг магтан өөрийгөө танд өргөж байна. Би сайныг хийх болно гэж тангаргалж байна. Би аврал эзнээс ирдэг гэж хэлмээр байна. Тэгээд Бурхан загсан тушаахад загас Йоног бөөлжиж гаргасан. Би энэ хэсэгт дуртай. Тэгээд дараагийн 3 дугаар бүлгийн эхний ишлэл Бурхан Йонод Ниневех яваа гэж хэлсэн. Энэ миний дуртай хэсэг. Тэр эхнээсээ сэрэмжтэй байх хэрэгтэй байсан юм. Бурхан бодлоо хизээж өөрчилдөггүй бөгөөд танаар ямар нэг зүйл хийлгэх гэсэн бол түүнийгээ хизээж өөрчилдөггүй юм. Амен. Энд бас нэг таны худгийг хаадаг зүйлийг хэлж өгч байна. Өнгөрсөнтэйгөө амьдрах. Та өнгөрсөн амьдралаа орхих хэрэгтэй. Бурхан би шинэ бүтээл хийлээ гэж хэлсэн. Би танд үннийг хэлье. Заримдаа өнгөрсөнд байгуулсан гайхалтай ялалтаа бас мартаж өнгөрөх хэрэгтэй байдаг. Яагаад гэдгийг хэлж өгье. Та тэр зүйлтэйгээ зууралдаад байвал Бурхан түүнээс ч илүү зүйлийг хийж өгөх болно гэдгийг анзаардаггүй.
Амен. Таны амьдралд гайхалтай зүйл болж байсан бол Бурхан түүнээс ч гайхалтай зүйлийг хийж өгөх болно. Тиймээс өнгөрснөө гөлөрт зогсохоо болох хэрэгтэй. Өнгөрсөнд хийсэн гим нүгэл, алдаагаа март. Таныг шархлуулсан хүмүүсийг ч март. Өнгөрсөнд хийсэн бүх алдартай зүйлүүдээ. Гим нүгэлтэй амьдралаа бас март. Бас та сайхан байсан зүйлүүдээ ч март. Тэгэхээр би баасан гариг бүр болдог байсан клубийн үйл ажиллагаанд оролцдог байсан. Тэгээд хичээл сонсож байхдаа за тийм шүү яриад угаараа гэсэн сэтгэлтэйгээр суудаг байсан. Танд гэж хэлэхэд таны өнөө өглөөний шаардалт өмнөх шаардалтуудаас арай дээрсэн байдаг. Та нарын зарим нь Бурханаас холдсон учраас өглөө үүрээр гараад 2 гээд буцаж ирдэг гэж магадгүй. Эхлэл 19-ийн 17-оос 26. Тэдний гадагш нь аваачаад нөгөө хүмүүсийн нэг нь амийнхаа төлөө зүгт битгий эргэж хар. Энэ талд битгий үлд. Харин уул руу зүгт гэж хэлсэн боловч Лотын эхнэр эргэж харснаасаа болоод давсан шом болсон. Эхнэрийнх нь худаг бүр мөсөн цэмтлэгдэж хаагдсан. Бурхны аймын голын ус урагшилж байгаа хүн дээр л урсан очих болно. Бид эргэж харж болохгүй. Ардаа нүдтэй байгаа бол мэдээж эргэж харахгүй. Тийм шүү. Гэтэл бидний толгой ардаа биш урдаа нүдтэй учраас урагшаал харах хэрэгтэй. Баруун тийш зүүн тийш бүр арагшааж харж болохгүй. Тийм ээ, тийм шүү. Тэр эргэж харж байгаагийн учир нь ардаа байгаа амьдралынхаа зарим зүйлийг хаяхыг хүсээгүй. Бид энэ хичээлийн төгсгөлд зарим хүмүүс Есүс Христийг аврагчаар хүлээж авах боломжийг олгоно. Тэгээд та Есүст үйлчлэхийн тулд хаях зүйлсээ хаях хэрэгтэй болно. Тийм үү? Би хөгжилтэй амьдарч байгаа шүү дээ гэж хэлж болох юм. Гэтэл үнэндээ тийм биш. Та хөгжилтэй байх гэж юу болох болон баяр хөөрийн талаар юу ч мэдэхгүй байна. Та шөнө орондоо ороод жинхнээсээ амар амгалан байх талаар мэдэхгүй байна. Мөн үхлээс айхгүй байх талаар ч мэдэхгүй байна. Гэхдээ таны өмнө хүлээж байгаа зүйл шүү. Амен. Та өөрийгөө аз жаргалтай гэж бодож байгаа бах. Гэхдээ үнэндээ тийм биш. Танд харьцуулах зүйл байхгүй байна. Та зүрх сэтгэлээ Христэд нээж түүнийг оруулаарай. Та дотроос цэвэрлэгдэхээс илүү сайхан зүйл гэж байхгүй. Та бохир заваан байдлаа усан дороод арилгаж болох ч гэсэн таны сүнсний бохирдлыг зөвхөн Есүс Христийн цусал цэвэрлж чадна. Амен. Бидний төлөө амиа өгсөн Есүст баярлалаа. Тийм ээ. Та урагшлах хэрэгтэй. Бидний дараагийн ярих зүйл бол үзэн ядалт, атаархалж, төөрхөл, шунал, муу хүсэл юм. За бүгдээрээ үзэцгээе. Атаархал, шунал, үзэн ядалт, бусадтай зүй бус харьцах, муу хүсэл. Яна бид нар ч хэцүү зүйл ярих нь дээ. Йосефийн ах нар түүнийг хоосон худаг тайсан бөгөөд ямар ч усгүй байсан. Иремья Эхлэл 37-гийн 23-аас 24 дээр Йосеф ах нар дээрээ хурж ирмэгцтэд Йосефийн өмсөж байсан ханцуутай урт ээлийн хуу татан түүнийг барьж аваад нүхэнд хаяв. Харин тэр нүхэн хоосон дотроо усгүй байлаа. Тэд нар атаархсан. Яагад гэвэл түүнд аав нь хийж өгсөн онцгой дээл байсан. Тэр гэртээ илүү хайрлагдсан нэгэн байсан. Иймэрхүү зүйл одоо ч болдог бөгөөд ах эгч нар гэрийнхээ багада атаархдаг. Бид гэр бүл дотроо энэ асуудлаа шийдсэн. Баг хүүхэд хүссэн бүгдээ авдаг. Ах эгч нар тэгээд тэд ямар нэг зүйл авмаар байл баг дүүгээрээ дамжуул авдаг.
Тэр миний бяцхан хүү. Одоо 40 настай 195 см өндөртэй. Тэр одоо ч ээжигээ хүргэж өгч авч халамжлаад эргэн тойронд эргэлдэж байдаг. Энэ нь та нэг хүүхдээ л илүү хайрлаад байгаа юм биш. Гэхдээ баг хүүхэд гэдэг баг хүүхэд л байдаг. Тийм ээ. Миний ярьж байгааг ойлгож байгаа эцэг эхчүүд байна уу? Тэд тэрнийг усны том савнд хаясан. Тэр сав нь хоосон байсан. Сайн юм тэнд ус байгаагүй. Тэд гэртээ хараад аавдаа Йосеф зэрлэг амьтанд бариулаад өгчихсэн гэж хэлэхэд аав нь гашуудаж байгааг харсан. Тэд түүнийг үнэхээр их шархлуулсан. Гэтэл тэд дүүгээ гэрийнхээ баг аав нь баг зэрэг илүү хайрлсан мөрөөдлөө хэлснийхэн төлөө атаархаж үзэн ядалтаасаа болоод ийм зүйл хийчихэд яаж сайхан унтаж чадсан бол доо гэж би боддог. Танд мөрөөдөл байсны төлөө заримдаа хүмүүс таныг үзэн яддаг. Хүмүүс юр таныг илүү байхад дургүй байдаг. Тийм шүү. Тэд таныг тэднээс илүү гэж бодохороо атаархдаг. Тэд өөрсдөө амьдралдаа юу ч хийхгүй мөртлөө таныг амьдралынхаа төлөө ямар нэг зүйл хийж байвал уурладаг. Би үйлчлэл хийхээр мөрөөдөж Бурханаас авсан үед бараг бүхнээ заалцсан. Хүмүүс таны мөрөөдлийг хүлээж авахд бэлэн биш байдаг. Тэдэнд хардаарсан зүүд, гин бурууд баригдахаас айдсан айдас, харамсал гэдэл сэтгэл санааны тавгүй байдлууд байсан баг. Тэд Йосефийг хоосон худагт хаяхдаа өөрсдөө хоосон худаг болж хувирсан. Хөөх, энэ харин надад таалагдж байна. Библиэлд Үлс 7:9 эдгээр өвгдөөс Йосеф татаархан түүнийг Египтэд худалдсан хэдий ч Бурхан тэрнтэй хамт байж. Гэсэн хэдий ч Бурхан харж байна уу? Та Бурхан дуулууртай байвал өөр хүн танд юу ч хийсэн байсан. Бурхан тантай хамт байх бөгөөд таны эсрэг хинч байсан юу ч хийж чадахгүй. Бурхан дайснуудын тань дунд таныг өргөж байхад тэд хараад баярлахгүй нь лавтай. Тийм шүү. Тэднийг буцааж авчрах гээд байх шаардлага байхгүй. Харин тэдний төлөө залбирч тэднийг ивэх хэрэгтэй. Тэд Йосефийг боол болгосноор өөрсдийгөө гмийн боол болгосон. Иремья 2:13-д хэлсэн зүйлд би дуртай. Учир нь миний хүмүүс хоёр муу зүйлийг үйлдсэн билээ. Тэд өөрсөддөө ус тогтоон барьдаггүй, эвдэрхий усан санг, чулуу ухан хийхийн тулд амийн усны ундраг намайг умартсан. Та худаг ухаж үзсэн үү? Энэ ажил таны толгойд авсан асуудал шүү. Та цангасан, та хуурай таны амьдрал болж өгөхгүй байгаа бол би юу хийхээ мэдэж байна гэж хэлж байж болох юм. Тэгээд та яваад өөрөө худгаа ухах бах. Тэгээд л та ажиллаад яг л амжилтын шатаар өгсөж байгаа юм шиг л ажиллаад л байна. Тэгээд л шатаар авирсаар байгаа дорой дээр нь гартал та өөр байшин дээр гарчихсан байна. Та өөрөө худгаа ухаад л байж болно. Гэхдээ та хүссэн газар очиж хүснээ авч чадахгүй. Зөвхөн Бурхан таны үнэхээр хүсэж байгаа газарт аваачиж хүссэн зүйлийг өгөх болно. Тийм шүү, зарим нэг ганц бие бүсгүүчүүд би гэрэлчмээр л байна гэж бодож байж болно. Та Бурханаас 24 цагийн турш нөхөр гуйсан. Гэтэл цөөхөн хүмүүс дуртай хүнээ олж авсан байдаг. Би хүүхэдтэй болмоор байна. Бид хүүхэдтэй болохыг хүсэж байна. Бурхан минь надад хүүхэд өгөөч. Би хүүхэдтэй болмоор байна. Миний умааг ивэгээч эзэн минь би хүүхэдтэй болмоор байна. Тэгээд 15 жил өнгөрөөд та за Бурхан минь гэдэг.
Хүүхдүүд цаг нь болохоор орхиод л явна, тийм үү? Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчиллийн